Үзэгч та бүхэндээ бидний нэвтрүүлэг эфирт гарч байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сая бид маш гоё арга хэмжээнд оролцлоо, сурвалжлаа. Энэ бол орчин цагийн Монголын утга зохиолын үргэлжилсэн үгийн нэрт мастер, нэрт зохиолч Намсрайн Банзрагчийн мэндэлсний 100 жилийн ой зориулсан зохиолчийн зам зөндөө гэрэлтэй хүндэтгэлийн арга хэмжээ юм аа. Та бүхэн манай өнөөдрийн нэвтрүүлгээр нэрт зохиолчийн амьдрал, уран бүтээлийг эргэн дурсаж үзэх болно. Нэвтрүүлгийн өмнө энд зориуд хэлэхэд зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн үзэгч зочдын анхаарлыг их татлаа. Энд урд өмнө олон түмэнд дэлгэж харуулж байгаагүй маш ховор нандин зүйлс тавигдсан байна. Зохиолчийн бүтээлийн гар бичмэл, загтал зэрэг олон сонин зүйл байна. Тухайлбал 1961 онд улс төрийн товчоо зохиолчдыг хүлээн авч уулзахад төлөөлөл болж 2 хүн оролцсон байх юм. Эренчин доктор, Банзрагч зохиолч 2. Мөн нэрт зохиолч маань өөрийн гэргий 100-ны манлай уртын дуучин эмэгтэй Хөдлөрийн Баатар, ардын жүжигчин Намжлын Нор Банздгаа бичсэн духтуутай загтал байна. Төв шуудан, шуудангийн хайрцаг 600 энэ Нор Банздад гэж хаяглан Москвагаас бичсэн загтал байна. Энэ бүхэн ховор нандин сонин байгаа биз? Зам, сүүлчийн буундуу, халахын гол, хошуу цагаан нутаг, улирах цагийн аяс, бүхтэрүүлээс зэрэг олон сайхан армаан тууж өгүүлээрээ уншигч олныхоо сэтгэлд 100 дамжин бүтэн жарны душ хоногшиж зохиолын игэл дөрүүдээр нь үе үеийнхэн хүмүүжиж ирнэ гэдэг гайхамшигтай юм аа. Ингээд зохиолчийн зам зөндөө гэрэлтэй хүндэтгэлийн арга хэмжээнээс хийсэн нэвтрүүлгээ үзүүлье. Эрхэм хүндэтгэгчдээ Намсрайн Банзрагч гэснээр 100 жилийн баяр ёслолын арга хэмжээнд та бүхний хүрэлцэн ирсэн талархал илэрхийлье. Энэ эрхэм хүний зам мөрөн гэрэлтэй үлдээсэн ном судран өнөөгийн монголчууд бид нар сурч ойлгох, ухамсарлах зүйл ихтэй ийм эрхэм хүн билээ. Өнөөдөр энэ баярын арга хэмжээг нээж Монголын зохиолчдын эвлэлийн дарга баяр хүүгийн элчин хорлоо нээж үг хэлэхэд урьж байна. За баярлалаа. Өнөөдөр энэ гэрэлтэй танхимд Намсрайн Банзрагч зохиолчийн бидний гаргаж өгсөн зам мөрөөр тус бүрдэн гэрэл гэгээтэй сайхан бодлоо үрлэн ирсэн та бүхнийхээ энэ өдрийн амраа болон ялтан мэдчилье. Намсрайн Банзрагч гэж хинбэ? Тэр бол Монголын шилдэг сэхэтэн, тэр бол Монголын нэртэй зохиолч, сургууль хүмүүжүүлэгч, соён гэмээрүүлэгч, сайхан аав хүн. Өөрийнх нь дүр төрх хүртэл сэтгэл нэг л дулаахан байдаг. Бичиж бүтээсэн зохиолт бүхэн нь бидний амьдралын зам мөрийг гэрэлтүүлж байдаг. Тийм сэхэтэн, тийм соён гэмээрүүлэгчийн 100 насны ойг тэмдэглэхээр энэ сайхан танхимыг дүүрч цугласан та нартаа Монголын зохиолчдын эвлэлийн нэрийн өмнөөс болон Нор Банзад сан өнөөдрийн энэ уулзалтыг зохион байгуулж байгаа бүх халуун сэтгэлтнүүдийн нэрийн өмнөөс, үр хүүхдүүдийн нэрийн өмнөөс, Намсрайн Банзрагчийн зохиолоор хүмүүжсэн үе үеийнхний нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж байгааг нь хүлээж авна уу. Зохиолчийн зам зөндөө гэрэлтэй. Зохиолчийн зам мөрөөр замж байгаа та бидний амьдрал сэтгэлч гэсэн гэрэлтэй. Яагаад гэвэл бидний зүрх сэтгэлд асааж байгаа гэрэл гэгээ бүхнийг нь бид дагаж, мөрдөж сэхэтэн хүн гэдэг ийм байх ёстой байх шүү. Зохиолч хүн гэдэг ийм дүрмтэй амьдрах ёстой байх шүү. Эсвэл зохиолчийн бүтээсэн өөрөө юм гэрэл гэгээтэй байх шүү гэдэг бодлыг өдөр болгон зүрх сэтгэлдээ агуулж байдаг. Намсрайн Банзрагчийн гэрэлт зам тасрахгүй. Монгол хэл байгаа цагт Монголын утга зохиол оршин бий болж түүнээс хойш энийг хүртэл явсан урт зам бас тасрахгүй. Цаашид үргэлжлэх гэгэн замыг нь Нор Банзад уяхан замбуу твийн наранд хүртэл өргөсөн билээ. Ингээд цэнхэр дэлхийгээс их замб твийн наран хүртэл үргэлжилж байдаг гэрэл гэгээд замын дотор Намсрайн Банзрагчийн бүтээсэн замаар алхаж байгаа уншигчид, судлаачид, алтан нутгийнхан, Нор Банзад сангийнхан үр хүүхдүүд та бүхэндээ амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг өсөн өрөөгөөд зохиолчийн зам зөндөө гэрэлтэй хүндэтгэлийн арга хэмжээ нээж байгаа албан ёсоор мэдэгдэе. Өнөөдөр бүгдээрээ дурсан сан гэрэл замыг өртөөлөн хүлээх болно. Баярлалаа та бүхэнд. Намсрайн Банзрагчийг 50-аад оны ихээр бид
танилцуулсан. Бид бол утга зохиолд ойролцоо орж ирсэн улсууд. Утга зохиол сонин маань соёл гэдэг үг урдаа дэрэндээ тэр нэртэй болоод тэгээд тэр соёлын талаас нь хоёр хүн ирсэн. Нэг нь манай Банзрагч, нэг нь Ламсруу хоёр, тэр хоёр нэг ширээ сандалтай, нэг зургийн аппараттай. За тэр нь одоо сонины өмч болгож өгч байгаа зургийн аппарат юм байх та. Ингэжээд бид нэг өрөөнд засгийн газрын ордонд нэг өрөөнд сууж хамт ажиллах болсон. За тэгээд дараа бас учрал өрөөл байсан байлгүй дээ. 40 мянгатад байр авахтаа хоёулаа нэг байшинд орсон. За ингээд туслан ажлын газар орон байр хамт болохоор бид ч тэгээд ойр дотн болсон. За миний хувьд бол Банзрагчийн хамгийн анхны арман болох зам гэдэг арманы талаар бид уран бүтээлийн одоо тийм холбоотой хамт ажиллаж байсан. Зам арманы редактораар төрийн шагналт доктор профессор Монгол улсын гавьяат багш зэнд ажилласан юм. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойгоор зарласан туйлсын томоохон бүтээлийг шалгаруулахад Лодой дамбын Тунгалаг тамир Банзрагчийн зам арманууд шалгарлаа. Заман одоо ер нь 50-аад тууж ицсэн. 50 тууж ичнэ гэсэн нь амаргүй шүү. 150 одоо өгүүл гэсэн байгаа шүү дээ. Тэгээ ийм хүн Монголын уран зохиол асар том байр суурьтай юм байгаа. Энэ 20 дугаар зууны гарамгай сайхан өгүүлэгчийн хувьд энэ төр нь тухайн үед хөлбөр мэлчих үедээ яавдаа гэж бодож байдаг. Тэр сайхан төрийн шагналын соёлын гавьяас зүтгэлтэн гэдэг цолын цаг үед нөгсөн бол ямар гайхамшигтай их бүтээх вүлээ. Шагнал гэдэг бол хүнд бас эрчим хүч, шин бүтээл, цоо шин ертөнцийг авчирдаг ийм сайхан үнэтгэл юм байгаа. Гэхдээ шагнал авсандаа биш ээ. Монголын өөрийнхөө ном бүтээлээр унш олон түмэн Монголын ард түмээр өөрөө шагнаж чадсан. Сайн зохиолчийн нэр бол хэзээч мөнгө алдартай хэвээрэн байдаг юм аа. Намсрын Банзар зохиолчийг нэр алдар Монголын уран зохиолын алтан хуудсанд мөнгөд оршоор байна. Яагаад гэвэл түүний бүтээл нь бол мөнгөний бүтээл хийсэнд байгаа юм аа. Туйлсын зохиол, туйлсын тууж гэдгийн их том төлөөлөгч хүн юм. Банзрагчийн туужуудыг судлан шүүн тунгаасан эрдэмтдийн нэг нь утга зохиол судлаач доктор Шир Цэнд аюу шүлээ. За Намсрын Банзрагч гэдэг зохиолч бол одоо Монголын хүүднө зохиолын одоо ноён ойлголтуудын нэг гэж би одоо хувьдаа их хүндэж явдаг. Энэ хүнээс одоо би суралцсан юм их бий. За Банзрагчийн өгүүлбэрийн хувьд бол тийм жирийн юм шиг ерөөсөө хүний амьдрал тохиолдог одоо зовлон жайхлыг энгийн талаас нь их одоо үнэн шилтгэл гаргаж өгч биш чаддаг. Энэгээр их том арчил байсан өгүүлгийн хувьд бол ер нь Монголын одоо утга зохиол бол өгүүлэг бичгчдийн бүх бүтэн одоо үе байгаа боловч тэдний дотоос бол цөөхөн хэдэн хүн одоо ялгаж чаддаг нэг нь одоо Банзрагчгаа. Банзрагчгийн өгүүлбэрүүд бол үнэхээр одоо тийм амьдрал ойр хүний зовлон жайхал ялангуяа сэтгэлийн нарийн нууцыг гаргаж чаддгаараа одоо их алдагдсан хүн гэж одоо би хувьдаа бодож явдаг. Тэгээд их энгийн хүлээд очиход одоо бичгийн машинаар суурцсан. Гэхдээ би нэг ийм бичих гэсэн юм одоо чи юу гэж бодож байна гэд санаа оноогоо ярьдаг. Тэгээд би тэр одоо уран бүтээлийн тухай хэдэн цагаар одоо хууч хөлдөг юм байсан. Тэгээд тэр одоо гайхамшигтай сайхан үеийг би одоо элэг санахтаа өнөөдөр бид нар яагаад одоо ингэж уулзаж уран бүтээлийнхээ тухай ярьдаггүй юм бэ? Яагаад зохиолчдын хорон дээр одоо Ахмад залуу үеийн улсууд бид нар одоо сувгилж сайхан одоо өгүүлбэрүүдээ хэлж яагаад болдгоо юм бэ гэж ингэж одоо би сэтгэлдээ ялгүй жаахан гонигтай боддог. Тэгэхээр тэр сайхан алтан үе гэдгээ санахад бол элднээ Банзрагч даштаар бид нар бол үнэхээр одоо тэр нэг 60-аад он 70-аад оны үед бол уран бүтээл өвлөгчдөн хамт одоо хэлцдэг ийм сайхан одоо хамт олон байжээ гэж би. Тэгээд би энэ сайхан хүний тухай зайлшгүй одоо нэг дуурах хэрэгтэй болоод тэгээд би одоо энэ 20 дугаар зууны Монголын зохиолч гэдэг цувралын
нэг одоо батыг 25 дугаар батыг Намсан Банзрагч гэсэн одоо энэ юугаар би өөрөө уран бүтээлийг сайн мэддэг хувьд энийг одоо ингэж бичсэн. Би энэ одоо зочинд хэлж явдаг. Зохиолчийн ном олон хэлээр орчуулагдсан хэвлэгдэж дэлхийн дэвжээнд цацагдсан. Банзрагч нь зохиолч төдийгүй нэртэй сэтгүүлч, нийтлэлч хүн. Сэтгүүлчийн мэргэжилд гарсан. Монгол Улсын их сургуулийн утга зохиолын ангийг 1971 онд Москва хотно Горькийн нэрмжит утга зохиолын дээд курс төгссөн мэргэжлийн зохиолч. Би 1966 онд утга зохиол санд ирэхэд Банзрагчгүй сонины ажилтан байсан. Батсан чинь нөгөө Банзаа байж байдаг. За ингээл Банзаа, Зантраа байдаг. Ингээл манай зохиолчд үүдээр Бодраагүй нарын бичгийн дарга, Явуухал нарын бичгийн дарга, Хүрүүдэд нарын бичгийн дарга, Чойжилсүн нарын бичгийн дарга утга зохиолсон хамтран ажиллаа. Тэгээ Банзаа бол их наригантай, шогтой тийм хөлдөө. Ерөөсө Банзаа шиг тийм одоо сайхан нуруутай, өглөгтэй, их сайхан тийм хайр хүндэтгэлийг татхаар тийм хүн бол одоо их хогорлоо, их сайхан нөхөрсөг. Бүх юмыг одоо яг сайхан голын олж хэлнэ. Дандаа яг чигээр нь яг одоо хүний байгаа байдлыг яг байгаагаар нь хэлнэ. Төрийн шагналт соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч Доржийн гармаа дурсамж дуртгалын номондоо зохиолч Намсрын Банзрагчийн ааш арын шин ажил амьдрал уран бүтээлийн намтар түүхийг товчхон атлаа тодорхой энгийн сайхан бичсэн нь хойч үед үн цэнтэй бүтээл болжээ. Өнөөгийн монголчууд бид нар жинхэнэ сэхэтэн байх гэж хэн байдаг вэ гэдгийг бол үнэхээр бодож тунгаах цаг болсон мэт өчүүхэн надад санагддаг юм аа. Яагаад гэвэл сэхэтэнгүй хөгжсөн ганц ч арт түмэн байдаг. Сэхэтэн тэр арт түмнээ хөгжлийн оройлоо манлайлж явдаг. Тэгэхээр Банзрагчгүй маань энэ монгол түмнийг чиглүүлж манлайлж явсан тэр Монголын 50-60 оны үеийн яг сэхэтнүүдийн яруу төлөөлөгч нь яхаа мөн гэлээ. Түүний уран бүтээлийн талаар ямар сэхэтэн байсан талаар нь Монгол улсын их сургуулийн хэсэг эрдэмтэд нэлээд судалгаа явуулсныг өнөөдөр бүгдээрингийн та бүхэн танилцуулах боломжгүй байгаач тэрүүнийг тусдаа эмхтгэл болгон гаргахаар бол Наропадд сангаас одоо бас бэлдэж байгаа. Харин өнөөдөр тэдний төлөөлөл болж мөн улсын судлаач мөн хоригл биднэрт илтгэлээ толиулахад бэлэн болоод байна. Таны тайзнаа өрье. Тэгээд тав хүнд өнөөдрийн энэ төргийн би маш товчхон хамгийн гол юм нь юу гэж болох вэ? Юу юм байна? Гэдэг тухай ярихыг одоо хичээе. За эхлээд зохиолч болсон тухай. Яагаад дөрөв зохиолч бичсэн те? Зөндөө олон юм хийж болох байсан байх л та. Тэгээ би энэ өөрийнх нь хэлсэн үгнээс одоо ишл авлаа л да. Тэгээ өөрөө бол адад одоо ийм асуулт зөндөө ирж ирсэн. Би зөндөө бодож ирсэн. Гэвч одоо тойронтой хариулт бас олдож чаддгүй байсан. Эргээд бодоход бол нөлөөлсөн юм бас байна. Жишээлбэл одоо нагцах дэмжиг. За тэгээд ээж нь одоо үлгэр домог түүх янз бүрийн ярьдаг байсан. Тэгээд тэр үеийн ихэнх зохиолч та бүхэн санаж байгаа бах ийм юм туулж ирсэн. Ягаад тэгэхээр одоотой адилхан ийм одоо техник технологи ном бичиг заасан ч юу байлаа гэдэг шиг ийм байсан. Тэгээд нэг талаас бол одоо их тийм онцгой сон юм бол байхгүй. Нөгөө талаас тэр цаг үеийнхаа өөрийнх нь онцлог аваад тэгээ ингээд зохиолч болцсон гэсэн өөрийнх нь өөр байна шин. Гол бүтээлүүд нь бол ингээд би зүгээр тоогоор ингээд тавьчихсан. Энэ дотор онцлог хоёр юм байгаа маа. Энэ бол тэр миний жарган гэдэг дуртгал. Тэгээ унших юм бол яг хөө ингээд хүн өөрийнхөө түүхийг ингээд бичсэн. Гэхдээ ийм дурсамж юм уу, ийм юм бичиж үлдээх нь бол одоо зохиол бүтээлд нэвтрэх, таних, ойлгох, судлах энэ юмд бол хамгийн одоо хүчтэй, маш сайн одоо их сурвалж баримт материал болж өгдөг юм а гэдгийг одоо би нэг
уншиж суухтаа бас илүү ойлгож байлаа. Ягаад гэвэл манай зохиолчдод уучлаарай. Тэрийн болгон ингэж бичүүлдээс юм хоор өгдөг. За боловсрал онцлох юм бол 69-71 он Горкийн сургуулиуд дээд курст бас суралцсан. Ийм байгаа. Тэгээ энийгээ бол өөрөө ер нь бүгдийг хэлээд үлдээсэн. Гэтэл хамгийн сонирхолтой юм бол тэр 40-од онд нөгөө Улаастай хотын баг сургууль сураад сурсныхаа дараа тэр үеийн бүхэл хүмүүс одоо нөгөө баг сургууль төгсөнгүүтээ эргээд баг сургууль сумууд руу очиж ирмэд зааж ирсэн түүхтэй яг тэр түүхийг давтсан. Тэгээ одоо завхны хамгийн хойдлын тэр суманд очиод хамгийн чаран гэдгийг одоо бичсэн үг юм л та. Тэр хэрвээ уншсан бол их номын ихэнд ингэж гардаг юм аа баахан газрын нэр гардаг. Чацрагнтэй өвлжөөлгөн донойн хөндийлгэн тэрийг ингээд суугаад харж байгаа юм дүрслэл явж байгаа юм. Нэлээд уртаа бас. Тэгэхээр энэ бүх одоо газрын нэр, уул хангай тэнд одоо тоглож байсан, өссөн, төрсөн энэ бүх юм нийлээд одоо зохиолчийг бас зохиолч болгож гэдэг юм харагдаж байна. Энд одоо асар өндөр тийм одоо сэтгэл зүйн хандлагатайгаар бичсэн гэж уншигддаг. За анхны бүтээл бол одоо ингээд бас л тэр үеийн зохиолч төстэй сэтгүүлд одоо шүлгээ өгдөг, нөгөөх нь хэвлэгддэг, тэрийг уншаад одоо их мэдээж асар өндөр баярлагддаг. Тэр үед сонинд шүлгээ хэвлүүлэн өгдөг бол бас амаргүй ийм л ажил байсан гэдэг нь бол одоо бидэнд харагдаж байгаа. Тэр хойд завхны хойд суманд очиод баг сургуулийн багшаар ажиллаж байгаад хамт ажиллаж байсан ингээд Бүрүжөө гэдэг хүний нэр гарч байгаа. Тэр багштай яг уран зохиолын тухай ярилцдаг. Нөгөөх нь бас зохиол бичдэг, шүлэг бичдэг. Тэр хүн хэн байсан бэ гэхээр бидний сайн мэдэх одоо аяр сайхан зохиолчийн маань аав нь байсан юм байна. Тэгэхээр тэр хоёр одоо тэнд завхны хойд суманд одоо баг сургуулийн анхны багшаар очиж сургууль одоо Монголын бүхэл өдөө энэ 300 хэдэн суманд ээж дараагаар байгуулагдаад анх төгссөн улсууд нэргэж очиж одоо хичээл зааж байсан. Тэр түүхийн сонирхолтой юмыг бид одоо харж байна л да. Анхны шүлэг 40 онд ингээд сонин дээр гарч. Дараа нь одоо анхны үдэмдээ урам авсан гэдэг юм уу тэр юм бас нөгөө мөнгө шарын авсан байна. Тэгээ энийг одоо 2-3 удаа юм дээр бичсэн 48 төгрөг аваад одоо их юутай тэр үедээ бол их мөнгө шүнтэй тэгээд зэрэгт орж байгаа салааныхаа хайдын хүмүүстэй одоо бараг л тэр дорн баахан нэг чихэр чимс авч идэж явж ингэж ялаа гэдэг халуунаар дурссан ийм мөрөөдвий. За энэ Дундгой аймгийн зохиолын нэгдэл буюу одоо зохиолчдын эвлэлийн Дундгой аймаг дахь салбар нэгж гэж хэлэх юм уу? Тэрийг одоо анх байгуулж байсан түүхтэй холбоотой юм байна. Дундгой аймагт очиж ажиллаж байгаа тэгээд эндээ гэр бүлтэй болоод ингээд соёлын одоо газар ажиллаж байсан. Тэгэхэд Перлогоо очоод тэгээд ер нь энэ аймагт одоо би төвөөс ийм ажилдаа явна гэдэг хүмүүсээ цуглуул одоо хүмүүс гэдэг нь бол тэр үедээ аймагт бичдэг байсан ийм үр холбогддог байсан энэ уран зохиолын хүмүүсээ цуглуулаа гэдэг. Тэгээ анхны явах удаа аймагт одоо анх ийм юу одоо зохиолчдын эвлэлийн салбарыг байгуулаад өөрийг нь дараагаар сонгуулж гэж үргэлжсэн байгаамаа. Тэгээд ингээд явсаа би одоо энд ингэж холбогдсон амьдралаараа гэж ингэж ütсэн байгаа. За дараа нь сая тэр энд ярианд гарсан сонины амьдрал. Дундгой аймгийн сонинд ажиллаж байгаа тэр үеч нөгөө нэгдлүүдийг байгуулахдаа бие даасан театртай бол театр дээр театр байхгүй бол сонингууд дээр нь байгуулдаг гэсэн юм байна. Тэгэхээр нөгөө сонинд ажиллаж байсан хүн дээр очиод ингээд түшиглээд байгуулсан гэж бол гарч байгаа юм л да. Тэгээд дараа нь хот руу шилжиж ирээд гэр бүлийн хүн одоо энд дуучнаар өргөдөж ирж штэ. Тэгээд явж байгаа зохиолчдын хорон дээр очиод соёл утга зохиол сонины одоо ажилтан болж байгаа. Тэр сониндоо бол одоо хамгийн удаан гэдэг юм уу ажилласан тэмдгийн одоо ууган одоо ажилчин хүн болж ингэж явсан түүхтэй. Тэгээд тэрийг миний амьдралын шинэ үе болсон гэж бичсэн би. За өгүүлэг гэж байгаа маа. Тэгээд ном нь гарсан нь бас их сонирхолтой. Анхны номын юунд өгөөд бүтэхгүй явж байгаа. Тэгээд сүүлд нь чи ер нь энэ өгүүлгүүдэд нэмж байгаа
өгүүлгийн ном юм бэлдээ тэр гэдэг. Тэгээд 8 өгүүлэгтэй ном гарсан. Тэр 8 өгүүлгийг нь уншсан хүн дугаар нь юу? Ер нь энэ номын чинь нэрийг жирийн хүүхнүүд гэж өгөө гэдэг. Тэгээ гарцсан. Тэгээ ингээ унших юм бол тэнд нэрэл одоо амьдрал донд байдаг дандаа өсвөрчүүдийн эмэгтэйчүүдийн дүрээ сургуулаад ингээ сэдвтэй ийм зохиол бичсэн. Энэ юу хэлж байгаа нөх гэхээр бол уран зохиолынхоо сэдв гэдэг юм уу, агуулга гэдэг юм уу дүрийг авахдаа амьдрал дундаас хамгийн энгийн байгаа тэр зүйлүүдийг сонгож авдаг юм байна. Тэрийг өөрийнхөө одож боловсруулж бясалгаж ингэж бичдэг юм ба гэсэн ийм онцлог харагдаж байгаа. Ингээд маш товчхон ярихыг хичээлээ. Охин талархлаа. Хүн алдарт зохиолч, зураач, нэр дэвдэмтэн хинч байж болно. Хинч байсан эцсийн эцэст сайн хүн байх ёстой гэсэн мэрэгэн үгийг ухаантай хүн хэлсэн нь буй. Тэрхүү хүнлэг чанар намсрын банзрагчид бий гэдгийг олон жилийн өмнөөс би мэдхий. Банзрагчийн харцанд үл мэдэг гэрэл харван мушилзаад ирэхээрээ л сүрхий хошигндог. Энгийн үгээр бол хүрээ шооч хүн. Зохиолч хүнд заавал байх ёстой энэхүү мушилзал түүний уран бүтээлд гаргасныг ажиглаж болно. Тэгээ намсрын манцгойн гол онцлог бол их уншуутай. Монгол хэл найруулгыг их сайхан ажилласан, энгүүн сайхан төгс төвлөр Монгол хэл найруулгад ийм сайхан зохиолч. Ер нь нэг бодлын одоо хүрэн зохиолын бас инжан хүн байсан байна. За сайн байцгаана уу? Энд хүрсэн ирсэн нутаг усны ахын дүүс эрхэм үндэд зочид. За манай банзрагч байна. Өвөр хүүхдүүд та бүхэндээ хашуу цагаан нутгаасаа ярьж бас мэдчилж байна. За манай банзрагч бол сахын сав нутгаа хашуу цагаан нутаг гэж бас Монголд алдаршуулсан. За өнөөдөр ч гэсэн бас манай захын нутгийн бас хашуу цагаан нутаг гэж бас хэлж ярьж төвшиж бас сурсаа. Тэгээд өнөөдөр энэ жил одоо бас манай нутагт сайхан өвлийн дэргүүн сар бас гарч байна гэдгийг бас нутгийн ахын дүүс та бүхэндээ бас дахин уламжилъя. За банзрагч маань манай Завхан аймгийн Алдар хаан сумаас төрж гарсан олон алдарнуудын нэгэ. Завхан аймгийн Алдар хаан сум бол Монгол улсын хамгийн ууган сум аа. За Завхан аймгийн Алдар хаан сумаас Монголын хамгийн олон алдарнууд бас төрж гарсан ийм гайхамшигтай авшиг ирүүлтэй ийм сумаа. Энэ сумаас маш олон зохиолчид төрж гарсны нэг нь бол манай банзрагч байна. Үргэлжилсэн үгийн зохиолын бас том ноён оргил болж Монголын утга зохиол, Монголын ард түмэнд завханчууд бидний сэтгэлд ингэж мөнхрөн үлдсэнгөө. За нэг хүн бол Монголын одоо яруу найрагт бас тодбороо үлдээсэн нэгэн эрхэм бол Бэгзэн Явуулан гэж бас Алдар хаан сумын ийм эрхэм хүн байгаа. За энэ жил бол банзрагч маань 100 жилийн бас тохиож байна. Энэ бүтэн 100 жилийн хугацаанд Завхан аймгийн Алдар хаан сумын Чацаргантын өвлжөөнөөс эхэлсэн энэ зам мөр бүтэн 100-ны турш бас гэрэлгээтэй байж утга учир төгөлдөр ийм сайхан замыг банзрагч маань бас эхлүүлсэн. Тэгэхээр энэ 100 жилийн хугацаанд банзрагч маань зохиол бүтээл тойроо завханчууд бидний завханчуудын аж амьдралыг одоо бүтэн 100-ны турш бас ингэж Монголын ард түмний зүр сэтгэл бас алдаршууллаа. За тийм учраас бас манай Завхан аймгийн иргэдийн хурал замун засаг дарга бидний бас ярилцаад шийдвэр гаргаад банзрагчгаа
Завхан аймгийн хүндэт тэрэгнээ одоо бас нөхөн шагнасан. За тэгээд энэ нөхөн олгосон энэ шагналыг одоо бас нутгийн зүйлийн дарга мөнгөргөл дарга бид одоо бас гартуулж өгье гэж бодож байна. За мөн цаашдаа бид нар бас банзарч байхаа зохиол бүтээлийг алдаршуулах, алдар гавьяаг нь одоо мөнгөчүүлэх талаар Завхан аймаг бол бас тодорхой хэдэн арга хэмжээнүүдийг бол бас хийж бичүүлнэ гэж төлөвлөж байгаа. За сумын номын сангаар, за аймгийн төвийн номын сангаар, сумын сургуулийн номын сангуудаар явхад нэг хуучны номуудын олон уншигдсан хүн их уншдаг номуудын хуудас ингээд нэг талцаад гэх юм уу харлаад ингээд нэг ийм эгдсэн байдаг шүү дээ. Тэгээд банзарч маань номууд бас их тийм эгдсэн байт юм лээ. Тэгэхээр энэ бол өнөөдөр ч гэсэн одоо бас банзарч маань номыг хүүхдүүд за хүмүүс ингээд сонирхон уншсан хэрэг байна. Тийм учраас бид нар бас нормал сантай хамтраад Завхан аймгийнхаа бүх сургуулийн за мөн бүх сумын төвд байдаг энэ номын сангуудыг зохиол бүтээлээр нь арилжуулах, баяжуулах энэ ажлыг бол одоо бас хийж хэрэгжүүлэх болно. За мөн аймгийн төвдөө бид нар бас банзарч байхаа нэрэмжит бодомж зам толгой гаргаж тогтчуулж за алдрыг мөнгөчүүлэх энэ ажлыг бол аймаг орон нутаг одоо бас хариуцж хийх болно гэдгээ бас та бүхэнд хэлсэн. За тэгээд банзарч байхаа тохиолдлын замуур зөндөө гэрэлтэй гэж бас хэлсэн. За хүн болгоны өөрийн гэсэн зам мөртэй байдаг. Ийм учраас энд хүрэлцэн ирсэн ахын дүүс нутаг усныхан тав өгдөө маань зам мөр үргэлж гэрэл гэгээтэй байх болтугай. За банзарч байгаа маань үр хөвгчүүдийн зам мөр бас үргэлж гэрэл гэгээтэй байх болтугай. Завхан нутгийн хөгжлийн зам мөр бас үргэлж гэрэл гэгээтэй байх болтугай гэдгийг хүсэн өрөөё. Энд хүрэлцэн ирсэн тав бүхэнд баярлалаа. Миний бие уул ус ургамал модж игдэрсэн ариун дагшин үдсгэлэн төгс ийм л нутагт төрж өссөн нэгэн малчны хүү билээ. Хөх хушууны балар өтгөн шугын дунд бийд богдын голын хөвөөний чицаргантын өвлжөө хэмээх эргэн тойрон сүрлэг уяас баглагар ногоон бургас чацарганы модоор хүрээлэгдсэн бяцхан талбайд 15 дугаар жарны сүүлчийн 58 дахь модон өхөржил 1925 оны өвлийн эхэн сар буюу зул сарын 17-ны өлзийд сайн өдөр эхийн хэвлийгээ сунж нутгийн эрдэм номтой лам төөргийг үзэн банзарагч буюу 5 сахиа нэр хайрлан хүний ертөнцийн дансанд бүртгэн авсан билээ. За эрхэм мөндөд банзарч танаа Завхан аймгийн хөгжил төвшөлд оруулсан амжилт онцгой хууль нэмрийг таньжигдэх нь Завхан аймгийн хүндэт тэрэгний цол тэмдгийг нөхөн олгоо. Завхан аймгийн иргэдийн урлагийн дарга Мянган Баяр засаг дарга өнөр баяр гэсэн байна. Энийг бас би дэлгэрмээр бас гартуулж өгье. За маань тэнгэрээс харж байгаа. Авч байгаа. За. Сайхан үзэг гэхээр тэмдэглэлээр уртын дуугаар гიშгэлүүлж тэнгэрт байгаа банзарагч гэсэн сүнсийг баярлуулж бацаахан ардын жүжигчээ Батмент нарын ихний сайхан гэж манай Монголын анхны төрийн дуутай гიშгэлүүлж бүгд
Баярлалаа. За бид нар арга хэмжээгээр Монгол эх орндоо нутагтаа гэж үргэлжлүүлсээр бол харин энэ хүний гэр орондоо эр хүн байж аав байсан нь бол бас түүний нэгэн гоц үнцэг юм аа гэж би хамтаа боддог. Ягаад гэвэл зам тэрийн гарна ихийг уйраасан агуу өсвийг гар дээрээ бүгрүүлж, алхан дээрээ бүгрүүлж авч явхад бол эр хүний ширийг бол үнэхээр заах ёстой байдаг. Том эр хүн байж ээж том бүтээлч эмэгтэйг авч явдаг учиртай. Тэгэхээр тэр талаас нь бас өнөөдөр хэдүүлээ бадрагч байгаа бас нэг орсъя. 1949 онд оны хавара хөдөө явж байсан. Тэгээд тэр Тондоо аймгийн дээрээс мандаа гэж явж байгаадаа ветеран. Тэр самаа улаан болгож жижигхэн байшинд концерт тоглоод дараа нь тэгээд тэр өстө юу болдог байлаа олон нийт гэлээ. Олон нийт гэж болоод одоо үжим хийдэг. Тэр үе үжим хийдэг юу автаа нэл хүмүүн төрлөختөн задгаа цагааг хэрэл үжим хийдэг байсан. Тэр хүндээс л одоо танилцаад л тэгэл гэрүүл болсон юм л да. Тэгээс та шавж ил боллоо. 1957 онд Москва хотноо болсон дэлхийн залуучууд оюутны 6 дугаар их наадамд сэрүүн сайхан хангай дуугараа ая өргөж алтан медаль хүртсэн нь 5 твэд алдран түгхийн эхлэл байлаа.
заяасл хаана гэж би бол ингэж одоо ханаар их бахархаж явдаг. Манай нөхөр бол ер нь уургүй хүн. Их догой, төвчээртэй. Би бол жоохон ам төргөнтэй. Одоо бас жоохон тийм ширүүн дөхөн зантай хүн шүү би ч бас. Банзрагч бол их зөөлхөн. Ер нь тэгээд өнөө хүүхд чинь одоо өөртөө их зөөлхөн байсан хүнд бол их сайн шүү дээ. Тэгэхээр намайг ч ингээл хөдөө гадаа явал бич баг гэрийн бараа харахгүй шхоо ер нь ингэн манай хүүхдүүд л их сайхан өстэй тийм хүүхдүүд байсан. Сан болохоор хөө яава ус самнаад өгөөч гэдэгсэн намайг байж хахад тэгдэг гэсэн. Тэгэл одоо бүхэл ажлыг л бол энэ хүн одоо хийдэг гэхэд одоо хэлсдэхгүй байсан. Бас манай Монголын нэртэй одоо зохиолч, уран бүтээлч хүн гэж би бас нөхрөөрөө бас бахархаж явдаг. Тэгэхээр хэдийд нь энэ хүн ерөөсөө ийм их олон одоо арман ийм одоо сайхан өгүүлбүүд одоо биччихдэг юм. Тэгээд тэрний хажуугаар одоо утга зохиол сонин гэж байлаа. Одоо энд чинь бол одоо 20 гаруй жил ажиллахтаа өнөөдөр сигналтайг айл явчих нь ерөөсөө тэрний чинь одоо алдаа гарчхаж магадгүй айл явчих нь ганц нэг үсгийн алдаа гарчих нь ерөөсөө бүр ийм их ажлын хажуугаар яаж одоо тэр уран бүтээлээ хийж байсан бэ? Би тэр ер нь яаж одоо өөр хүүхдээ хүмүүжүүлж байсан бэ? Миний хүүхдүүд одоо ийм болцгоо юм бэ гэж би бол одоо тэрийгээрээ бас их бахархаж явдаг юм. Тэгэхээр миний бичсэн тэр бүх зохиолуудын дотор эмэгтэйчүүдийг яагаад юм одоо дандаа тийм сайн наснуудаа гаргахыг эргэлздэг. Ийм юм бодоод байна та. Энэ бол яг олон жил нэг гэрт амьдэрсэн энэ өөрийнхөө хань жилийн хаан тухай нөлөөсөн байж болох юм бол. Манай өвгөний ном бол одоо ерөөсөн лангуунаар ингээд одоо хэвтэж явахыг би үзээгүй. Хөдөө ч гэсэн би явж явахдаа одоо банзрагчийн номд авдаг юм уу гэд ингээд одоо номоос дэлгүүр орчоогоор ингээд ерөөсөн банзрагчгийн ном байхгүй дуусцал гэж идэг. Тэгэхээр энэ бол одоо их шагнал юм л да. Ард түмэн миний одоо нөхрийн одоо зохиолыг үнэлж ард түмэн маань одоо тийм сайхан үнэлгээ өгч тэгж одоо алга болно гэдэг бол ард түмний л үнэлгээ юм аа л гэж би энэ хүний л одоо гавьяал гэж би боддог. Бид нар аав ээжээсээ гуруулаа. Хамгийн том би. Миний нэр бол Дэнсмаа. Тэгээд дараагийн дундх дүү маань Дэдрмаа. Тэгээд хамгийн бага дүү маань Дэлгэрмаа. Тэгээд ер нь аав маань юу хийвэлдэ биднээсийг их багааснаа их эрхчлөөтэй ингэж их өсгсөн. Биднээсийг их хүндэлдэг ингээд биднээсийн бодол санааг үргэлж ингэж сонсож идэг. Одоо хамгийн одоо сүүлчх нар маань гэх юм бол Бүхтэр улаас гэдэг ингээд олон одоо сайхан армаанууд бол бий. Тэгээ бид нар энэ 25 бүтээлийг бий болгохын төлөө одоо үндсэндээ одоо миний бол 5 жилийн хөдөлмөрийн үр дүн гэж ингэж хэлж болно. Би бол техникээр доктораар нүүр хэлүүл эмгтгэх ажил дээр ажилласан. Тэгээд энэ одоо аавын маань 40-од оны сүүлээс ихсүүлээд улсын номын сан бүх одоо улсын архивд ингээд сууж хэвлэж бүтээсэн сонингууд одоо цог сэтгүүл одоо бүхий л одоо сэтгүүл сонинд гарсан материалуудыг нийтлэл сурвалжлах тэмдэглэл энэ бүх юмдыг нь одоо манай бас хүмүүс бол ажиллаж их олон одоо хүний хөдөлмөр ингэж шингэж бүтээсэн одоо ийм сайхан 25 одоо бүтээлийн чуулга юм аа. За банзрагч маань нэрнжит богино үлгийн наадам болсон юм аа. За энийг бол одоо дэлгэр маяг гардаж өрн зохион байгуулсан 150-аад өгүүлгийг батсан байдаг. Тэгээ бүх өгүүлгүүдийг гэртээ аваачиж нэг бүслэн уншсан байна. Тэгээд тэр чинь нэргөөгөр очдог юм шүү дээ тийм ээ. За энэ өгүүлгийг одоо яана. Энэ өгүүлэг ямар зохиолч байдгийг хэм гэж байдгийг би мэдэхгүй. Гэхдээ энэ өгүүлэг дээд сөршөө гэдэг энэ өгүүлэг бол гарцаа байхгүй. Миний зүрх сэтгэл таарч байна. Намсрын банзарчийн нэрмж шагналыг би олгож байна гэж ингэж анхудаа миний зохиол бүтээлийг жинхэнэ үнийн шударгаар үнэлж байсан юм аа. Энд би бас их барилж явдаг. Хүмүүний хувь заяаны төөр гэж буй. Хангай төрсөн ихэд зохиолч, говьд мэндэлсэн алдарт дуучин хоёрын амьдралын нийлэх замын уулзварыг Бурхан багш дунд говийн дэрэн суманд байхаар төөрөг заяан хайрлсан бололтой. Монголын утга зохиолын хөх сүмбэр ориглуудын нэг. Үргэлжилсэн үгийн их мастер Намсрын банзрагчийн зохиол бүтээл хэдэн жарныг дамжин өртөөлж
үр удам нь мөнхөд оршно. За ингээд энэ хүндэтгэлийн баяр ёслолын арга хэмжээг нэг их уршилгүй харин хамтдаа сайхан баярлан тэмдэглэж хэдүүлээ өнгөрөөе гэж зохион байгуулагч Илэрхийлэл хэвчтэйгээр хоёр өчигдөр ярилцаа. Тэгээд ийм аль болохоор хүмүүсийг чиглэх хамгийн гол нь ийм сайхан хүний дурсамжийг зэрэг нэгэн дурсамж нэг өдрийг хамтдаа өнгөрөөж байна. Тэгээд энэ арга хэмжээг Илэрхийлэл хэвчтэйгээр та бүхэн өрн зурж байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Атстаа миний бага эдэр нас Монголын зохиолчдын ороо эзний ардын дүүжгийн чуулганы хөшигний ард шадвлангийн зохиолчдын цусланд өнгөрсөн. Дуу хуур шүлэг найраг бүтээл төрөлөөр амьсгалсан орчинд өссөн минь намайг өдий зэрэгтэй явахад нөлөөсөн болов. Энэ 20 жил энэ нулимс зогсохгүй. За өнөөдөр энэ танхим дүүрэн суугсан та бүгд миний аавын мэдлсний энэ дэнсээ осоо үлдээд ороод татаад байгаа юм биш үү? Миний том гэж. Миний аав гэж их туяа манай өргөн ах гамбалтах миний хандж ноёр бүгдээрээ ингэ сууж байна. Хамгийн хайртай, хамгийн хүнддэг хүмүүс та бүгд хүрэлцэн ирсэн. Дахин талархал илэрхийлье. Зохиолч Намсран Банзрагч гэхэд хүмүүс зам арманы юу гэж дандаа асуудаг. Зам арманыг төрүүлсэн үе бол Монголын уран зохиолын хөгжилд шинэ эрен үеийг нээсэн. Монгол хүний амьдрал сэтгэлгээ нийгмийн өөрчлөлтийг гүн ухааны уран сайхны хэлээр дүрсэлсэн түүхэн зам байсан. Энэ үед үргэлжилсэн үгийн төрөл буюу арман тууж өгүүлхийн урсгал хүчтэй хөгжиж Монгол уран зохиолын орон зайг өргөжүүлсэн. Энэ урсгалын нэрт төлөөлөгчдийн нэг бол зохиолч Намсран Банзрагч бөгөөд түүний зам арман 20 дугаар зууны Монголын нийгмийн сэтгэл зүй, хувь хүний дотоод ертөнц, хувь тавилангийн утга учирыг эргцүүлсэн философийн гүн утгатай бүтээл болсон хэмээн судлаачид үздэг юм. Зохиолч энэхүү бүтээлээр нэгэн үеийн хүмүүсийн амьдралын эрэл хайгуул, нийгмийн өөрчлөлтийн дунд хүний ёс суртахуун, хайр, итгэл, хүн нийгмийн өөрчлөлтийн энэ мөн чанар хэрхэн соригдож байгааг уран сайхны аргаар харуулсан 20 дугаар зууны Монгол уран зохиолын нэрт төлөөлөл болгосон хэмээн үздэг юм аа. Зохиолч Намсран Банзрагчийг 20 дугаар зууны Монголын уран зохиолд сэтгэл зүйн ба философийн чиглэл оруулж ирсэн шинжлэгч хэмээн зүй ёсоор үздэг юм билээ. Хүн амьдралдаа урт зам туулдаг. Тэр зам бол эцэс төгсгөлгүй амьдрахын хүслэн оргилсон зам. Гэхдээ дандаа шулуун дардан байдаггүй. Хүмүүсийн хувь зай болоод амьдрал нь ямар байх нь тухайн хүний өөрийн хандлага, үзэл бодол, хийж буй ажил нөхөрлөл, амьдралын хань ижил, гэр бүлтэй амин холбоотой хэмээн аав маань зам армааныхаа тухай нэгэнтээ өгүүлсэн юм аа. Өнөөдөр энэ сайхан өдөр аав маань мэдсэний 100 жилийн ой хүндэтгэлийн арга хэмжээ манай зохиолчдын ам бол төрсөн нутаг орны хүндэт төлөөлөл, Монгол банкны удирдлагууд, соёл урлаг хэвлэл мэдээллийн салбарын садан төрөл бидний найз нөхөд хүрэлцэн ирсэн туйлын ихээр талархаж байна. Нор Банза сангаас бидний сэтгэлийн бэлгийг гардуулна хэмээн манай сангийн удирдах зөвлөлийн дарга миний хань Эрдэнэгийг өрч байна. Давхан аймгийн засаг дарга Өнөр баяр 25 готоо гардуулна. За тэгээд өндөр сэнти компани захирал Цэрэнд долгоор. За ингээд хамгийн гол нь өнөөдрийн арга хэмжээний зохион байгуулах манай хорооны комисс байгуулагдсан байгаа. Энэхүү комиссийн дарга Наран Туяа. Энэ гурван эрхмийг хүндэтгэн урьж байна.
За энэ өндөр синтез компани захирал энэ манай Цэрэн долгор маань ээжийн улаан гэхээр өглөө болон уухийн самбууд юм нар сонсож ажиллаа эхэлдэг учраас Токио хотноо хэвлүүлсэн ээж маань юм алтан пянц тэгээ зам арманыг сайн төгсөлөө. Манай ажлын хэсгийн хатлагч наранту энэ маш их дайчин бүсгүй учраас сүүлчийн буундуу гэдэг. За ээж дурсгал зориулж банкнаас гарсан. Юу 2024 онд хэлсэн 200 мөнгөн зоослол. Энэ нэлээд онцгой хэлсэндээ сайн байна. Би одоо ингээл баг насаа дурсахаар манайд ч ингээл Чойжлын Чимэдгой, Явуу Холонгой, Эрдэнэгой, Улаанбаяргой одоо ирэхгүй хүн гэж байхгүй. Тэгээд хамгийн их ирдэг тэр зохиол бүтээлээ ярилцдаг, маргалддаг хоорондоо заримдаа бас их дуу хураар цалгин ансамбл одоо тэр чигээрээ 40 мянгат одоо үндэсний ардын дуужигч бол хоёр ойрхон учраас ансамблийнхан бүх нийтээр ирж манад үдэлнэ. Манай имиж бол говийн хүн учраас одоо борцтоос үтэ цай хийн. Наадмын хуушур их хийн тэгэл ерөөсөн манайх нэг ил хаалга хийзэж төгждөг нэг тийм сайхан айл байсан. Энэ завшааныг ашиглаад нэг хөөрхөн түүх ярих гэж бодож байна. Тэгээд аав маань хүүхдийн зохиолч Нангаан Даваан гэж хүн байдаг. Тэгээд 1980 онд Москва хотно Горкийн нэрмжт утга зохиолын дэд сургуулийг төгсөж ирээд Монголын зохиолчдын орны утга зохиол урлаг сонины хариуцлагатай нарийн бичгийн дараагаар томилогдсон ажилласан. Тэр үед банзрагч бай утга зохиол сонинд ажилладаг байсан. 40 гаруй жил Монгол утга зохиол сонинд ажиллаж ирсэн ийм их мундаг туршлагатай сэтгүүлч зохиолч хүн байсан гэж ярьдаг. Тэгээд тэр банзрагчийн тухай өөрийнхөө дурсамжийн номон дээр Намсрын хүү гэдэг сайхан нийтлэгдсэн байдаг. Өнөөдөр би тэр номын бол телеграмаар гэр бүлийнх нь хөөрхтүүд нь бас дурсаж өглөө. Банзрагчгүй би тэг өчигдөр лаптаа уулзаад биеийн байдал хараагаа ч өөрөө ирж чадаагүй тэгээ намайг төлөөлж явуулсан. Тэгээд та ер нь банзрагчгийн тухай хамт ажиллаж ирсэнийхээ тэр хүний тухай нэг дурсамж хэлээч гэж хэлсэн чинь надад ингэж хэлсэн. Манай банзрагчгаа бол нэг тийм салхи тогтсон тал шиг тийм сайхан хүн. Би ерөөсөө хүнтэй ам морж муудаж байгааг хизээш хараагүй. Тэгээд их тийм шооч. Тэгээд ингээд шооч зан хөдөлгөөрөө тэр хүн тэгж хэлж байна гэдэг ингээд өөрийнхөө хаяанаас холдуулаад ингээд хүнийг хөөрхөн ёгтол шоолдог. Тийм их сайхан тэгээд маш их тийм өндөр авьяас бэлгтэй хажууд нь ингээд байж хахад өндөр уулын нүмерт байгаа юм шиг тийм сайхан түшигтэй гайхалтай сайхан ийм зохиолч ийм түшигтэй хүн байсан гэж ингэж дурсан ярьсан. Тэгээд энийг бас гэр бүл өрөвхтөд нь хэл дамжуулаарай гэсэн. Тэгээд би өнөөдөр энэ танаас сурвалжлага дамжуулаад хэлж чадаа баяртай байна.